Сайн байцгаана уу? Сайн байна уу? Цагтаа болон Баатанаар байна. Эрик Фрамын би эсвэл байх намын хоёр дахь уншлага тэгээд задлан ярилцлага хийх гэж байна. Энэ удаа болохоор намын одоо хоёр дахь хэсэгт би болон байх өдөр тутмын үдсэн амьдралд одоо хэрхэн одоо бууж байгаа юм бэ гэдэг амьдрал дээр маш одоо прагматик сэдвүүдээр уншлагаа хийх гэж байна. Өнөөдрийн сэдв болохоор сурах гэсэн сэдв байгаа. Тэгээ Баатараа уншиж чуу. За сурах. Биеийн экзистенцийн шинжид төвлөрсөн оюутнууд лекц сонсох үедээ үгсийг сонсож тэдгээрийн логикийн харьцаа холбоо бас үгсийн цаад учрыг нэгтгэж боломжоор бүгдийг дэвтэртээ бичиж түүгээрээ сүүлд шалгалт өгдөг. Бичиж авснуудын агуулга оюутнуудын бодлын ертөнцийн нэг хэсэг биш тул тэдний бодлыг тэлэхгүй бас өргөжүүлэхгүй. Оюутнууд сонссноо зөвхөн хурааж хөшүүн бодлын цуглуулга болгоно. Эсвэл бүтэн онолуудад шахаж хадгалдаг. Ингэж лекцийн агуулга ба оюутан хоёр хэн хэндээ харин явагдаж оюутан зөвхөн бусдын тодорхой барилуудын эзэмшигч болдог. Биеийн экзистенц шинжид төвлөрч буй оюутнууд ганцхан зорилготой. Тэд зөвхөн сурснаа л тогтоож буй бөгөөд эсвэл санамжиндаа ягштал суулгана. Эс үгүй гэвэл бичиж тэмдэглэснээ арчилж хамгаалж сахидаг. Ингэж оюутнууд ямар ч шинийг бүтээж бас шинээр хийх хэрэггүй. Надад иймэрхүү лекцүүдийн тэмдэглэл би бас бүгдийг толгойдоо тогтоочсон гэсэн оюутнууд тодорхой сэдвийн тухай шинэ идээнүүд бас шинэ санаанууд хэлэхэд сандарна. Яагаад гэвэл шинэ бүр дээрх оюутнуудын цуглуулсан мэдээллүүдийн буюу информациудын нийлбэрүүдийг ганхуулдаг. Ингэж зөвхөн надад биел гэх оюутнуудын ертөнцийн гол форм болсноор хурдан бичээд тэмдэглээд авах боломжгүй бас хөнгөн бодох боломжгүй санаанууд дургуйслыг төрүүлнэ. Өөрөөр хэлбэл өсөж нэмэгдэж буй бүр мөн өөрчлөгдөж буй бүр хяналтаас гардаг тул оюутнуудад улмал айдас авчирна. Харин байхын шинжээр ертөнцид төвлөрдөг оюутнууд сурах гэдэг сурлага шал ондоо чанарын түвшинтэй. Ийм оюутнууд анхны лекцэндээ ч гэсэн очихдоо табула раза мэт очдгүй. Тэд лекцийн өмнө тухайн сэдвээ төрүүлэн хэдийнээ эргцүүлэн ботсон. Ингэж тэр талын оюутнуудыг тодорхой асуултууд бас тодорхой асуудлууд толгойг нь ажилуулдаг. Иймэрхүү оюутнууд нэгэнтэл тухайн сэдвтээ урьдчилан зөрчилдсөн тул урднаас өөрийн гэсэн сонирхлыг агуулдаг. Энэ чиглэлийн оюутнууд бусдын үгийг бас бусдын санаануудыг зөвхөн пассиваар хүлээн авахын оронд шагнадаг. Мөн зөвхөн шагнах биш хүлээн авна. Бас идэвхтэйгэр буюу активаар мөн бүтээлчээр буюу продуктиваар хариулна. Ингэж шагнаж буй тэдний бодох үйл явцыг өдөөдөг ба ингэснээр шинэ асуултууд, шинэ идээнүүд, бас шинэ перспективүүд шинээр хөвж орж ирнэ. Шагнах бол амьд үйл явц. Оюутнууд багшийн үгийг хүлээн авах ба түүний дараа хариулт дотроо амьд. Ийм оюутнууд зөвхөн гэрлүүгэн тээж мөн цээжлэх гэж мэдлэгийг эзэмшихгүй. Тэд өдөөгдөж бас өөрчлөгдөнө. Тэд лекцийн дараа лекцийн өмнөхөөсөө өөрчлөгдөнө. Мэдээж иймэрхүү сургалт ямар үед боломжтой вэ гэхээр тухайн лекцийн материал сонирхол төрүүлэх ёстой. Хоосон яриануудад байхын шинжээр анхаарах боломжгүй тул ийм үед оюутнууд сонсохгүйгээр харин өөрийнхөө бодолдоо төвлөрөх нь чухал. Энд би сонирхол гэсэн үгийг
товчхон авч ярив. Яагаад гэвэл түүнийг өнгөгүй болгож гандаажээ. Сонирхол гэсэн үгийн их булаг болсон утга түүний үндсэнд буй. Латин хэлээр интерес буюу интерессе гэсэн үг завсарт байх буюу хажууд байх гэсэн ойлголт. Идэвхтэй сонирхох гэсэн үг англи хэлний list гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Өнөөдөр түүнийг зөвхөн орон зайн хувьд хэрэглэдэг. Жишээлбэл усан онгоц хазаана гэж хэлэхэд хэрэглэдэг. Эхнээсээ түүний психологийн утга зөвхөн сөргөөр илэрхийлэгдсэн ба listless гэж хэлвэл юунд ч оролцдоггүй гэсэн үг. Тэгэхээр to list гэсэн үгийн утга нэгдүгээрт идэвхтэй нэг юуны төлөө зүтгэх бас жинхэнэ сонирхолтой байх гэсэн утгатай үг. Энэ үгийн үндэс герман хэлний lust буюу lust гэсэн дурын тухай утгатай үгтэй нэг язгууртай бөгөөд гэхдээ to list гэсэн үг тэр дур тачаалтай хөтлөгдсөн гэдгийг илэрхийлэхдээ харин чөлөөтэй бас идэвхтэй сонирхол буюу нэг юуны төлөө зүтгэлийг хэлнэ. To list гэсэн үг 19-р зууны дундуур аноним буюу жинхэнэ нэрээ хэлээгүй зохиолчийн The Cloud of Unknowing гэрчигтэй номонд зөвхөр утгаараар бичигджээ. Үгийг сөрөг утгаар хэрэглэж ирсэн явдал 18-аас 20 дугаар зууны нийгмийн оюуны хандлагад хийгдсэн өөрчлөлтүүдийн үеийн нийтлэг буюу характеристик. За тэгэхээр уншсан зүйлтэй холбоотой ярилцах хэсэг эхэлж байна. Тийм talk эгэлзээ body Юун төрөнд нөгөө биеийн existence шинжээр буюу биеийн шинжээр сурах тийм жишээнүүдээс хоёлаа эхэлж яриагаа эхлэе. тэгээ За тэр тал дээр юу хэлэх вэ? биеийн шинжээр гэхээр миний тухайд их сургуульд 5 жил одоо бас хичээл зааж ирсэн тийм туршлагатай байгаа. Энэ сэдвтэй холбоотойгоо ингээд харах юм бол дөнгөж одоо нэгдүгээр курсын оюутан болсон одоо 10 жилийн ширээнээс их сургуулийн ширээ рүү одоо шилжиж байгаа одоо суугч бол оюутны яг дундах тийм нэг завсан үеийнхэн бол яг үеийнхнээр тод ажилладаг. Одоо жишээ авах юм бол за лекцийн хичээл очиж, семинарын хичээл очиж, за тэгээд миний тухайд одоо ихэвчлэн математикийн хичээл зааддаг байсан. Тэгэхээр оюутнууд яах гээд байдгүй гэхээр шинээр бодох гэхээсээ илүүтэйгээр одоо 10 жилийнхаа хандлагаар нэг бодлогыг одоо багс самбал дээр бодож өгөн. Тэгээд тэр бодлогыг зөвхөн одоо нэг хувьсагчдыг нь солиод тоонуудыг нь солиод тэгээд 10-ыг ч юм уу 20-ыг одоо бодоод ингээд чэйжлэх толгойдоо давтах үйл явцаа юм сууж ийн гэж ойлгох гээд тэгээ багшаасаа бас тийм нэх гээд тэгээд нэг тэгж юм бодохгүй ч юм уу яг өөр арга барил хичээл заахаа баг хичээл заагаа юм шиг болчих гээд муу багш шиг болчих гээд эсвэл юм мэдэхгүй багш шиг болчих гээд нэг юм ажиглагдаад байдаг байсан. Нэг ийм их жишээнүүд бол байдаг. Тэгээ явандаа яг нэг ингээд 3-4 дэх курсээсээ нэг жоохон ингээд биедан солилцоо ингээд оюутны шинжлэх ухаандаг л доо. За миний хувьд бас ер нь эргээд ингээд сурах гэдэг ер нь үйл явцыг энэ сэдвийн хүрээнд ингээд эргээ бодоход бол яг л оюутан байсан үе. Тэгээ оюутны ангийнхан тэгээ өөрөө бас ихэд суралцж ирсэн тэр хэсгүүд бол одоо шууд санаанд орж байна. Тэгэхээр одоо манай бас хамт сурдаг за мөн над дээр ч мөн адилхан тухайн үед бас ажиллаж байсан зүйл бол энэ лекцийн тэмдэглэлтэй холбоотой хэсэг байна. Мэдээж лекцийн үеэр багш нар бол одоо бүтэн нэг одоо цаг гэж одоо цаг 30 минут юу вэ? Нэг пар цаг 30 минут байдаг тийм. Тэгээ ингээд лекц орох үе. Тэр үед бол жишээ тэр лекцийн тэмдэглэлээ одоо бичиж байгаа байдал зарим оюутнууд бол жишээ нь тэр лекцийн тэмдэглэлийг бол ингээд маш юм одоо дараа эргэж харах. За би ер нь нэг сайн одоо тийм лекцийн тэмдэглэлтэй болсон шүү гэдэг байдлаар юм одоо нэг тийм
үг өсөггүй одоо бичдэг. Тэгээд нэг тийм юу хэдийгээр яг тэр нь бас буруу биш боловч бас тэр лекцийн тэмдэглэлээ тэр бичиж байгаа тэр хандлага нь жоохон тийм өрөөсгөл ажиллагддаг байсан. Тэгээд лекцэнд одоо энэ ном дээр бичсэн лекцэнд ирэхдээ нөгөө бэлдэж ирэх гэсэн ойлголт бол ер нь үндсэндээ бараг байхгүй гэж хэлж байна. Огт одоо юм битгэхгүй. Өстөө нэг сая капулара за гэж хэлж байна тийм ээ. Өстөө цав цагаан цааш юм шиг орж ирэх тохиолдлууд маш илүү байсан. Тэр бол одоо яалчгүй санаанд ороод байна л да. Тэгэхээр урьдчилаад бас нөгөө тэр сэдвийн талаар ямар ч ойлголтгүй хүн чинь цоо шинээр тэр сэдвийг сонсоход их тийм анх удаага сонсож байгаа. Тэ анх удаага сонсож байгаа. Тэгэхээр тэн дээр бас жоохон тийм бэлтгэлтэй энэ төр бас ив жахан зүйтэй юм байна гэж харагдаж байна. За өөр Солилцсон арга барил талаасаа бол бас learning болон study гэсэн бас хоёр ойлголт байгаад байдаг. Тийм learning процесс бол процессын уг нэг хэсгийн лог нь бас study хийхэд learning одоо хэрэгтэй арга барил талаасаа одоо юмыг чэйжлэх санах тийм схемд оруулах ч юм уу. Гэхдээ learning ч өөрөө болохоор тийм нэг шинэ юм бүтээдгүй мэдлэг оюутнуудад тухайд бол study байгаад ингээд шинэ мэдлэг бүтээх ёстой гэсэн тийм юу байдаг байхгүй юу. Уг нь бол тэгээ study тухайд илүү бас нэг бас байхын шинжээ юмд бол уг нь хандж байгаа тийм ойлголт байгаа. Тэгээд биеийн шинжээр болохоор одоо лекцийн дэвтэр дээрээ юмаа тэмдэглэхээр одоо би ч өөрөө бас ер нь бол баг багшийн хийсний баг л одоо цэг дасгалгүй баг л найтах юм бол баг л найталаа гэдгийг баг бичих шахан баг их үедээ бол баг тэгж тэмдэглэдэг байсан. Одоо хамгийн ширээний хамгийн урталт суугаад гэх юм уу. Тийм. Тэгээ харангуут яадаг вэ гэхээр зарим зүйл дээр зүгээр ойлгоогүй мөтлөөл нэг юм битсэн байдаг. Зүгээр дүүчгүй. Тэгээ яг сүүлд нь яг өөр ном зохиол өөр их суулжаас яг нэг баах юм хож унших юм бол жоохон нэг ойлгох ч юм уу жоохон ингээд нэг хонглын үзэлт гэрэл харагдана гэсэн амин зохиолч нэг тиймэрхүү бас юмнууд бас болж исэн. Тэгэхээр нөгөө яалчгүй одоо энэ нэг саяны уншдаг дээр яг хийж байгаа шиг тэр нөгөө өмнө сэдвтэй холбоотойгоор юм бэлдэж уншиж ирэхгүй бол лекцийн үеэр бол зүгээр яг тийм нэг цаг 30 минутуудыг тийм нэг уутгатай өнгөрөх гээд байдаг. Нэг бол одоо нэг ба бээгүү бичих юм бол нөгөө тэг чинь нөгөө хийх завдалгүй ч юм уу одоо хийцгүүх гэж одоо манайхаа сүүлийн үед хэрэглээд байгаа. Үг хэрэглээд байгаа. Тэр шиг байхгүй. Хийцгүүчих юм бол тэгэл хоорондоо хойно эсвэл унтах лекцийн хойно эсвэл тэгээд нэг онгоц буудах ч юм уу X0 буудах колондох гэдэг тоглоо явчихна. Ихгүй тохиолдолд бол тэгэл баабайгуу одоо багш ясны бичгээс сонголтгүй болчдаг. Тэрс өөрчлөлтөн бэлтгэлгүй гэх юм да. Бэлтгэлтэй ичих юм бол их өөр юм байл л дээ. Тийм talk эгэлзээ body. Тэгээд биеийн шинжээр сочхаад зөвхөн лекцийнхаа тэмдэглэл сайн өөрсдөө гарч байгаа шиг лекцийнхаа тэмдэглэл дээр л одоо тулгуурлаад одоо лекцийн тэмдэглэл болон тэр дэвтэрт л одоо тэр мэдлэг ямар ч нэг тэмдэглэсэн байгаа шүү гэх тэрэндээ ингээд нөгөө найтаад өөртөө найтахгүй өөрийгөө хайчдаг. Тэгэл одоо оюутнуудад жишээ авах юм бол хэсэг хугацааны дараа явж байгаад за шалгалтын 21 хоног оролцоо гэх юм бол тэрийг эргэж нэг хаддаг ч юм уу нэг тийм нэг сонин үйл явц болчдаг. Тэгэнгүүт тэр нь аль хэдийн өөрөөс нь холтцсон. Тэгээ сонирхолгүй. Тэгээд хамгийн гол нь нөгөө шалгалт өгөхийн тулд магадгүй тэр нөгөө 60-аас дээш үнэлгээг авахын тулд бэлтгэл хийгээд буцаагаад ингээд хичээлээ хийхэд зорилго нь юм уу сонирхол нь өөр тийм нэг давхын тулд одоо хичээл хийж байгаа. Энэ болохоор нөгөө биеийн шинжээл бас нэг сурах үйл явц байхгүй юу. Тэгээд тэр нэг
дүнг давлаа эсвэл тэр хичээлдээ тэнцлээ их юм бол тэгээ шууд матагдана. Биегийн шинжээ учраас. Одоо дэвтүүд нь ч юм уу бэлжсэн газар нь тэр юм үлдэн. Өөрт нь болохоор юм үлдэхгүй. Тийм л үйл явц болоод өнгөрдөг. Биегийн шинжээ ингээс суусан тохиолдолд бол тэгээ биегийн шинж дээр бас нэг одоо намн дээр ч бас сая гарлаа. Гэтэ ер нь бол жишээ болгож бас хэлэхэд яг тэмдэглэсэн хэсгээ ч юм уу яг сонссноор зөвхөн одоо цээжлэх ч юм уу зөвхөн багшаа ярьсныг л одоо эргэж санах тийм ээ. Энэ бол яаж юм нэхэр нөгөө шинэ юм гарч ирэхэд маш их тохгүй болдог гэж байна тийм. Тэгэхээр зэрэг уг нь би яг л энийг л одоо ингээд цээжилсэн энэ л ирэх хэвээр шалгалтанд тийм гэж бодож байт. Одоо шалгалтын дээр магадгүй нэг жоохон нэг ингээд шинэ юм ч юм уу те хүний нэг жоохон бодуулах юм гараад ирэхдээ тэрэн дээр ингээд ерөөсө сандраад тэгэл миний ер нь баг үзээгүй юм ирсэн багш ерөөсө үзээгүй юмнаас асуусан тийм болж тавьдаг шүү дээ тэгдэг тийм. Тэгэхээр тэр бас яг эргээд бодоход яг харахгүй биегийн шинжээр бас сурсны суралцж байсны бас гор гэх юм уу гарч ирсэн гэсэн үг тийм. За одоо тэгвэл байх руугаа орох уу? Тэгээ байхын шинжээр суралцах та холбоотойгоор биегийн шинжээс суралцаасаа ямар одоо ялгаа гол одоо ялгаа байх вэ? Тэр талаар ярилцъя. За би нэг юу ч дөрүүлээд бас нэг өөрийнхөө одоо хамгийн түрүү санагдж байгаа зүйлээ бас өөрийн одоо амьдрал тохиолдож ирсэн гэх юм уу? Жишээ бас хэлье. Миний багш бол шинжилгээ ухааны доктор хүн байсан. Тэгээд яг сүүлд бол яг надад өөрөө нэг хэлжсэн санагдаж байна. Би бол чамд юу ч заагаагүй гэдэг нэг тэгж хэлжсэн. Тэгээд би тэр үгийнх нь утгыг болохоор одоо ингээд юу гэж боддог вэ гэхээр яг ингээд юм заахынхаа өмнө ер нь тэр айгүй их юм шинжилгээ ухааны одоо философи гэж ярьдаг тийм. Физикийн философи, математикийн философи гэдэг дандаа тийм сонирхол төрүүлэх юм айгүй их ярьдаг байсан. Тэгээд тэр юу нь бол тэгж их ярьжсэн нь бол дандаа л ингээл ямар ч хамаагүй юм шиг зөвхөн ингээд сонирхол төрүүлэх чиглэлтэй. Тэгээд анигаач ярьж ах шиг, эрдэмтний намтарч ярьж ах шиг тэгээд яг гол юм аахаар нэг ярихгүй байгаа юм шиг тэгж их санагддаг байсан. Одоо ингээ эргээ бодоход бол үндсэндээ одоо физикийг ч юм уу математикийг ч юм уу ингээд судлах тэр одоо зүгээр юу судлаад эхлэхээс өмнө наан тэр судлахчаа зүйлдээ хүн дуртай болох хэрэгтэй, сонирхолтой болох хэрэгтэй. Тэгээд тэр сонирхлыг төрүүлэх үүднээс бол их юм ярьдаг байсан байна. Тэгэхээр энэ дээр бол Фромын бас хэлж байгаа дээр бол энэ сонирхол гэж одоо айгүй онцолж дурдсан нь бас эргээд энэтэй холбоотой. Мэдээж сурах процесс талаас бол нарийн одоо тийм онлайн гоо ер нь суралцахгүй гэж яг юу вэ гэсэн тийм одоо энэ өөрөө бас нэг тийм юу байгаа шүү дээ. Он дарах зүйн юм байгаа шүү дээ тийм ээ суралцах гэдэг. Тийм. Тэр талаас бас ер нь юу гэж байдаг юм бол тэрийг дэлгэрүүлж яриул. Тэгээ суралцах гэхээр яг даа чинь бас нэг мэдэх гэсэн бас нэг тусдаа сэдв байгаа. Тэрнтэй бас нэг холжих гээд байх талтай яг. Тэгээ илүү нэг арга барил талаас нь бол энэ чинь нэг угаасаа нэг педагог дидактик гэдэг угаасаа бас тусдаа судалж байгаа тийм нэг салбар судалдаг. Хувь хүн дээр бол одоо суух гэдэг бол шинээр мэдлэг бүтээх, шин зуршил бүтээх яг нэг зүйлээс нөгөө зүйл рүү шилжилт хийх тийм нэг үйл явцтай суух гэдэг бол тэгээд солилцсон пирамид гэдэг бас байдаг манайхыг бас мэднэ. Солилцсон пирамид болохоор 1 2 3 4 5 6 7 түвшинд хуваачдаг байхгүй. 7 түвшинд хуваагаад ерөөхдөө бол актив болон пассив одоо суралцах гэхэд хоёр хэлбэрт хуваачиж байгаа пирамидынхаа 7 түвшинг. Тэгэхээр пирамидын хамгийн ороог нь юу одоо 5% гэж. Энэ ерөөхдөө бол одоо нөгөө лекцийг
одоо тэмдэглэх лекцийн ямар ч гэсэн хичээл суух энэ бол ерөнхийдөө одоо биеийн шинжид илүү хамаарах гэдэг юм одоо. Тэгээд лекцийн хичээл суусныхаа дараагаар дахиад уншлах хийх гэж байгаа юм л да. Тухайн сэдвтэй холбоотойгоор тэр нь бол бас пирамид 10% болж өгдөг. Тэгээд бусдаас сонсох одоо ямар нэг юмас үзэх гэж байгаа нэг тийм хэсэг байгаа. Тэгээд нэг ямар нэгэн тийм нэг жишээ бас одоо үзэж танилцах тухайн сэдвтэй холбоотойгоор тэгээ болохоор одоо бусдад хамтран суралцагч нартайгаа ч юм уу эсвэл тэр тухайн чиглэлийн экспертүүдтэй бас одоо тийм нэг харилцан ярилцах одоо хэлцүүлэг өрнүүлэх. Тэгэх юм бол ядаж тэр нэг тухайн суралцж байгаа зүйлээ нэг 50% ихэд ойлгох 50% нь хүж байна гэж ихэд үздэг. Дааж байгаа нөхөр ихэд бол одоо нөгөө тухайн суралцж байгаа зүйлээ одоо нөгөө практикт буюу амьдралдаа нэг хэрэгжүүлэх гэж оролдох. Тэгэх юм бол ядаж нэг 75% ойлгох гэх юм уу да тэгж үздэг. Төгсгөлд нь болохоор одоо бусдад тэр одоо нэг сосон зүйлээ буцаага заах. Тэгэх юм бол баг 100% дөх нь ихэд бол 90% тагаа тухайн суралцж байгаа зүйлээ ихэд одоо мэд гэх юм уу ойлгох гэх юм уу эсвэл ямар ч байсан нэг тэр нэг тухайн зүйлийн нэг учрыг нь оллоо гэж ихэд тайлбарлаж болдог. Энэ үйл явцыг ихэд суралцах арга талаас нь одоо байхын шинж төвлөж одоо суралцж байна гэж хэлж болно. Гэхдээ энэ програмын хэлж байгаа одоо интерес гэдэг ойлголт бол энд бол байхгүй. Энэ зөвхөн аргачлал байхгүй суралцсан пирамид энэ өөр юм байна. Интерес бол одоо хувь хүний тэр одоо мотивац тэр хүсэл хин гэдэг хүнийг ихэд бол мастер болгоод гэх юм уу одоо шүтээд гэх юм уу тэр бишрээд тухайн зүйлийг тэмүүлж үнэ гэж одоо хийж болох байх. Тэрнээс илүү хамааралтай. Тэгэхээр яг энэ хөө нэг тийм нэг арчлуудыг бол ихэд одоо нөгөө мастер ч юм уу багш нь сайн байх юм бол ихэд бол заагаад өгч ч юм бол болно. Хичээгээд авах юм бол ихэд бол учрыг нь олчихно. Гэтэл харин тэр нөгөө интерес мэдэх гэсэн суух гэсэн хийх гэсэн тэр нэг одоо чин хүсэл хаанаас ундаа тэр интерес одоо хамгийн чухал нь таах гэдэг байна л да. Энэ уншлагын хамгийн төсгөлийн Михаил Ломносов одоо бас олон ангит танаас Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр гарч байхад бол Ломносов болоод бас нэг 6-7 автобусны буудлын газар одоо өнөөгийн хилдгийг одоо ингээд алхаад одоо суухын төлөө одоо ингээд алхдаг байсан гэдэг байгаа аахгүй өглөө болгоо. Энэ интерес Ломносовын интерес одоо хамгийн чухал нь интерес байгаа учраас ядаж одоо нөгөө баабыг лекц тэмдэглэлийг одоо бичлээ ч гэсэн тэрийг дэвтэртэй үлдээхгүй одоо өөртөө шингээд байхын шинжээр овч болно бас ядаж тийм боломжтой. Нөгөө талд оюутнууд ингээд сурах сонирхолтой байх өөрөөр лекц сонир одоо сурахад лекц бас лекцийн материал бас сонирхолтой байх ёстой шүү гэж фрам бол хэлж байна. Тэгээ би бол бас машин нөгөө лицей сургуульд бас нэг 2 жил нэг багшлах үедээ лекцийн материал одоо хичээлийн материал бэлдэх бол маш хэцүү ажил байсан. Тэгээд тэрийг бас эргээд санагдчихна. Тэгээд тэн дээр ялангуяа зүгээр нэг энийг л заах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр Ньютоны 3 дугаар хувьд энийг заах хэрэгтэй. Тэгээд яг сургалтын хүрээнд одоо заах хэрэгтэй маа бодоод тэгээд за яг л энийг л өнөөдөр ингээд оюутан сурагчдад ингээд зааяа гэх юм бол маш их шамдалтай болчихдог байсан. Хажуугаар ингээд яаж тэр лекцээ илүү сонирхолтой байх вэ гэдэг үүднээс янз бүрийн жишээ авах юм уу тэрийг бас үргэлж боддог байсан. Тэгээд яалч одоо тэр материалыг лекцийн материалыг сонирхолтой байх. Эргээд нөгөө оюутанд сурах хүсэл төрөх үед тийм сонирхолтой байхын тулд буцаад нөгөө багш өөрөө зааж байгаа зүйлээ бас маш сонирхолтойгоор заах. Тийм нөгөө талын бас юм. Энэ хоёрын одоо харилцан уялдаан дотроос энэ харилцан процесс дотроос бол оюутан бол юм бас юм суралцж авах боломжтой гэдэг бас энэ програм бол дуудаж байна. Тийм зөвхөн одоо оюутан биш те нөгөө талаас багшийн тэгэхээр энэтэй холбоотой яг үгээр
нөгөө заа харга талын одоо багшийн нуу дидактик гэж ярьдаг. Дидактикийн одоо арга зүй орж ирж байгаа. Тэгэхээр за яг дидактикийн талаар бас цаашаа дэлгэрүүлж яриул. Бол манай бас энэ подкастын хүрээндээ харцсан гоос хайлаа явчих бах гэж бодож байна. Гэхдээ ер нь бол нөгөө талдаа бол энэ заахтайгаа холбоотой заах үедээ бас сонирхол төрүүлэх тийм материал байх. Тэрийг бол анхаарсан байна. За тэгээс солилцох дээр солилцох пирамидтай бас холбоод ярих юм бол яг юу хэмдэ оюутнууд одоо яг ихэнх үедээ мод солилцох пирамид гэдгийг бас мэдэхгүй байсан л да. Тэгээд донд үеэсээ мод энэ солилцох пирамид энэ дидактикийн асуудлуудыг мэдээд ирэнгүүтээ шууд оюутнууд шууд эхлээд нэг хамгийн ихний хичээлдээ шууд хэлчихдэг байсан. Солилцох пирамидыг самбат зодж байгаа тайлбарлаад за ийм байдаг шүү. За та нар өөрсдөө ингэх ёстой гэж солилцох пирамидыг тайлбарлаж чинь тэгэнгүүтээ эхний грекийн далаа философи шиг байгаа шүү дээ. Фалесаар эхлээд фалесаа төгсдөг гэсэн домогтой. Тэгээ фалес одоо юу гэж хэлсэн бэ гэхээр нөгөө хамгаа шилдэгт одоо энэ хэд юм өөрөө солилц хамгаа шилдэгт бусдыг сургах гэсэн нэг үг байдаг байхгүй юу? Энэ хэд игээд бол нөгөө солилцох пирамидтэй шууд ингээ хавш болж байгаа. Одоо бусдад одоо юм заахад одоо сурах хамгийн шилдэг арга баялшуурыг ингэж хэлчихэж байгаа. Тэгээ солилцох үйл явц нь өөрөө солилцсон. Багш бол одоо нөгөө өөрийнхөө толгойноос оюутнуудын ч юм уу бусдын толгой руу мэдлэгийг ч юм уу тэр нэг суух юм юу ч чаддгүй тийвч боломж байхгүй. Солилцох үйл явцдаа түүнийг тэр солилцогч одоо нэг биедээ шингээж одоо авдаг гэх юм уу да. Тэрийг нь одоо нэг хэлдэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол биеийн шинжээ солилцох гэдэг нь ерөнхийдөө бол тийм нэг тогтмол нуугтай зүйлж болно. Ерөнхийдөө бол гаднаас юу авахгүй. Гаднаас юу аавна ингээд цутгал ч юм уу ингээд ганц хоёр юм нэмэгдэж орж ирнэ. Тэгээд тодорхой хугацааны дараа ингээд гадагшаага юм гарахгүй байгаа учраас намайг балчиг болоод эргээд ингээд ширгэх тийм одоо сөрөг талтай байхгүй. Тайлбарлах юм байхын шинжээ суралцах юм бол гаднаас одоо ингээд нуугтай зүйлэх юм бол гаднаас ингээд уус ч юм уу юмнууд орж ирнэ. Эргээд гадагшаага ингээд юм ингээд гаргадаг гэж одоо бас хэлж болохоо байна. Тэгээд юу гэх юм эргээд ингээд одоо нэг хичээл зааж ирсэн ч юм цаг бодох юм бол би одоо тэгээд дифференциал дэгчдгээ заасан уу, шугамын айлг вектор анализ заасан уу, за магадлалын самсгийн процесс заасан уу, за тэдгэрийг маань тэгээд одоо нэг төгссөн суралцагчид маань хэдэн хувь нь одоо Монголын нийгэмд хэрэгжилж байгаа бол доо мастер болон доктор тэгээд судалгааны ажил хийхгүй их тохиолдолд энэ хэдэн бол амьдрал дээр хэрэглэхгүй тийм мэдлэг болоо авчичаа. Тэгэхээр одоо тэгээд тэд суралцсан хүмүүст юу үлдэж байгаа. Тэгээд битсэн эцэдгээд би одоо тэгээд юу заач вэ гэж бодохоор одоо энэ хэдэн бол нэг суралцах гэдэг зүйлийг л заасан бааш таарад байгаа байхгүй юу. Магадгүй суралцах үйл одоо тэр дундаас л нэг хөвшил болгоод ч юм уу сураад авцсан бол тэгээд ямар нэгэн зүйл дээр нэг интерес буюу сонирхол байх юм бол тухайн суралцагчуд ингээд суралцаад ингээд дахиад ингээд цаашаа төвшин хахад явчих боломжтой юм байлээ. Тэгээ яг энэ сэдвтэй холбоотойгоор ингээд өчтөр ингээд нэг юмнууд бэлдэжсэн чинь Ага багшийн одоо нэг how teacher одоо бэлэн хоолмал гэдэг ахын номнууд байдаг байсан юм аа. Тэр номноос хаанд тухайн үед хүмүүс одоо нэг хүүхдээ онгойгүй одоо аарга хоёр хүүхдээ онгойгүй аарга багш гурван хүүхдээ онгойгүй аарга багшийн ном тэргээл нэг доолонгүй ханддаг байсан. Тэгээ яг уншингууд их ястай нэг хөгжилтэй ном. Зүгээр аагаад онгойны ном уншиж байгаа шиг англи одоо сурах ном нь бол English how teacher тийм байсан байхгүй. Бараг л ри багш магш тийг шанаад манадаа тэгэл нэг л хөгийн. Тэгтээ их сонирхолтой бас уншихад. Тэгээ магадгүй ингээд нэг тийм нэг жоох эргээд хаснаа хаж байгаа энэ ингээд түр өгч. Тэгээд Испанд амьдардаг юм шиг байна. Эмхтэй одоо Facebook-ээр одоо хэлний хичээл заагаад байна. Өөрөө бол одоо 3-4 хэлтэй юм байна.
Тэгээ дахиад нэмээд ингээд хэл нэмж сууж байгаа юм ингээд. За. Тэгэнгүүтээ тэр нөгөө өмнөх хэл сус гадаадд суусан аргаараа даачхан шинэ хэлийг ингээд суугаад байгаа байхгүй. Тэгээ тэр дотор тэр нэг арга багшийн намд нэрсэн арчлаа одоо үг мөг чэйжлэх үүдбүүд автах хэд хэдэн жишээнүүдийг тэр нэг лайваар яаж байгааг нь хараад за арга багшийн хэдэн бол нөгөө ангид хэлч юм уу гадаад хэл заагаагүй юм байна. Тэр гадаад хэлэнд одоо суралцах сонирхол гэдэг зүйлийг нэгдүгээр өдөөх гэж ном бичсэн юм байна. Хоёрдугаарт нь болохоор тэр нөгөө суралцах арга барилыг л энэ намаараа ингэж уг нь бол заасан юм байна. Тухайн үед нь яг уншсан хүмүүс ч юм уу би юм уу бас ойлгоогүй байсан юм байна гэж бас нэг тийм нэг шаргалсан. Тийм тоо эгэлзээ боди. За би бас нэг жишээ яг суралцах процессоос хэрхэн нэг амжилттай явж ирсэн гэдэг бас нэг одоогийн хичээлийн санаанд орж байгаа. Тэгээд тэн дээр болохоор яг багшуул ингээд хэдийгээр ингээд чиглүүлэх боловч яг тэр танхим дотор ч юм уу суралцагчид өөрсдөө тэр одоо яг дотроос одоо яг өөрөө сурах гэдэг нь бол хүний яг өөрсдөө дотор явагдаад. Гэхдээ тэр процессыг бас тийм амар яахгүй хүрхгүй. Зүгээр тэр нэг танин мэдэх, тэгээд асуулт асуух, тэгээд тэрэндээ эргээд хариулах, тэгээд ямар нэгэн тийм төвхтэй эсвэл эргээд шийдэх юмнуудыг ингээд дисталан шийдэх замаар тийм нэг мэдлэгийг бол бүтээж байгаа нэг юм процесс байгаа бас өөрийнхөө дотор мэдлэгийг бүтээж байгаа процесс. Тэгээ энэ жишээг болохоор би тэр манай мөсийн бас нэг профессор багш юунд хичээл орох тэр лекцэн дээр сууж явах үед энэ процессыг бол харсан. Тэгээ тэр бол маш сонирхолтой санагдчихсан. Өөрөөр хэлбэл нэг 2 цагийн хичээл орж байгаа юм. Тэгэхэд л хүүхдүүд бол тэр одоо парадын хууль гэдэг одоо тэр юуны цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг бол ийм жижигхэн ийм асуулт асуух, жижигхэн ийм туршилтууд хийх замаар ерөнхий нэг хуулийн тэр одоо бүтцийг томьёоллыг нь хамаарлыг нь бол гаргаад ирж байгаа байхгүй юу? Яг нарийн ингээд жишээ нь яг гэсэн ийм бол иймнээс хамаарх юм байна. Ийм байх юм бол иймнээс хамаарх юм байна. Тэгээд нөхцлүүдийг нь өөрчлөөд тэгээд ингээд парадын хуулийг бол гаргаж ирж ирсэн. Тэгэхээр тэр процесс бол зүгээр тэр 2 цагийн дотор тэр ангид л явагдчихсан процесс байна. Тэгэхээр яаж нэхэр яг тэр үед юу байсан бэ? Юу ашиглаж байсан бэ гэдэг тал руу эргэж хурц очиад одоо 1830-аад он шүү дээ. 30-аад оноор эргэж очиад тэгэл ингээд тэр үед чинь цахилгаан соронзны үзэгдэл гэдэг нь жишээ нь эд шидэл шиг юм байсан байхгүй юу? Тэгэхээр тэрийг бол илүү тийм шинжилгаанчаар хандаал, бүтээлчээр хандаал тэгээ парадын хуулийг зүгээр одоо тухайн үед 11 жилийн сургалттай байсан. Тэгэхээр 10 дугаар ангийн хүүхдүүд бол одоо үндсэндээ нээсэн. Тэр хуулийн парадын хуулийг нээсэн. Тэгэхээр энэ процесс бол яа харахгүй зөв ийм бүтээлчээр жинхэнэ одоо байхын шинжээр одоо суралцахад хандах юм бол ийм юм болт юм байна шүү гэдгийг олж харж ирсэн. Надад маш сонирхолтой санагдчихсан. Эргээд санаанд орж байна. Одоо өндөрлөөс юм одоогийн өнцгөөс шүү тийм. Харах юм бол одоо нөгөө Пифагорын теоремыг одоо шууд л одоо А квадрат тэнцүү, Б квадратын нэмэх нь С квадрат гэдэг ч юм уу. Эсвэл одоо нөгөө тэгш хүнцэгт хуулчны одоо их баг кайтуудын квадратуудын нэлбэр нь гипнозынхаа нэлбэртэй тэнцүү байна гэдгийг шууд одоо хэлээд өгчих юм уу? Над үнэхээр сонирхолтой байхаа болцсон байлээ. Тий, зүгээр Пифагор одоо ч юм уу эсвэл зүгээр яаж яваад одоо энийг нээгээд энэ нь яач вэ гэх тэр нэг сонирхол төрүүлэх юм л байхгүй бол зүгээр л ингээд хэлчих юм бол ямар ч утгагүй зүгээр. Тэгэхээр энийг бас магадгүй одоо бага ангийн багш нар ч юм уу бас нэг анхаамаар юм шиг. Ер нь бол хоёр дээр нэмэх хоёр тэнцүү дөрөвгөө шууд хэлээд өгөх юм бол ерөөсөө тэр шиг утгагүй байхгүй болчихсон. Тэнгүүд ч л тэгээд нөгөө говьдоо нэмэх нь говь тэнцүү зургаа муугаа гэж нөгөө чэйжлэх гэсэн сургалтын системийг очиад байдаг. Сургалтаа энэ чэйжлэгч өөрөө ингээд нөгөө биегийн шинжээд суралцах гэдэг тэр нэг зуршлыг 10 жилийнх нь бүтээгээд 10 жилийн турш биегийн шинжид суралцсан сурагчид за оюутан боллоо. Тэгээ байхын шинжээ суралцаа гэд хайчингууд одоо нөгөө
одоо хувь одоо багшийн ч юм уу их сургуулийн багш одоо moral ethic ёс суртахуун гэж харах юм бол одоо чөчөд оруулахаа зүйл болчдөг байгаа байхгүй юу. Гэтэ тэргүй чадахгүй суралцах арга барилаа олоогүй байгаа суралцах гэж одоо яваа нөхдүүдийн чинь тэгээд одоо бүр тэгээд ихэнх нь интересгүй оож ирсэн. Их сургууль тэр нөхдүүдийн чинь одоо интерестэй болгох. Тэгээд суралцах арга барилыг би болгох гэдээ харахаар одоо хэцүү байдаг байсан л да. Тэгээд яг юм. Одоо жишээлбэл физикийн хичээлийг бол ер нь одоо сурч маш их сонирхолтой хичээлийг одоо хүүхдүүд бол одоо яг физикийн сонирхолтой юм шиг нэг мэддэг боловч ерөөсөө нэг томьёонд орлуулах хэмжээнд тийм ээ одоо нэг юм хэдэн юунууд одоо Ньютоны хуулиуд ч юм уу эсвэл нэг тэр бүхэрдний таталтын хууль ч юм уу тийм ээ цахилгаан соромжон юутай холбоотой нэг ампрын хууль мөн гэмчлэн энэ хуулиудыг ерөөсөө нэг томьёог ингэж гаргаж авчаад тэгэл бодлого бодохороо ерөөсөө ингээд за тэр өгөгдсөн юм байна тийм одоо сүүлдээ манай нэг би одоо санаж байна да манай 8 дугаар ангид байхад нэг физикийн багшгүй ингээд 7 дугаар ангид л 7 8 дугаар ангид байж нэг багш ирээд тэгээд тэр багшууд ерөөсөө зөвхөн ингээд өгүүлбэр хэлэх бодлогын өгүүлбэр хэлэхэ болцсон заа юм. Одоо энэ одоо биеийн шинжээр одоо хүүхдийг сурахад яаж ингэж багш нар өөрсдөө тэр биеийн шинж рүү оруулж байгаа вэ гэдэг жишээ байхгүй. Бас өгөгдсөн нь хариу гэдэг ийм одоо өгүүлбэрийг хэлэхэ болцсон. Тийм байсан. Физикийн бодлогоч нэг бод харгалыг тэг зааж өгдөг байсан шүү дээ. Өгөгдсөн гэж нэг өгөгдсөн анхны нөхцөлүүдийг нь бичээд тэгээд доон нэг зураг татчихагаад ингээд нэг боддог. Энэ хүүхдийн ерөөсөө нэгдүгээр нь яагаад одоо жишээ цаана мар уг нь физикийн бодлогоч нэг юм өгүүлбэртэй тийм ээ. Тийм. За одоо ийм асуудлууд ингэсэн. За тийм учраас чи ийм одоо проблем шийдээ. Ийм асуудлыг шийдэж одоо байдаг шүү дээ. Тэгэхэд одоо сүүлдээ өгүүлбэрийн хэлэхэ болчихсон байсан. Тэгэхээр ингэж одоо багш нар өөрсдөө бас хүүхдүүдийг бол энэ биеийн шинжээр суралцах одоо дагуулж байна. Энэ бол үнэхээр харамсалтай асуудал байна. Тэгээ ингээд нэгэд одоо сураад хэцүү хүүхдүүд болол суралцагчид бол одоо яг жинхэнэ мэдлэгийг бол хизээч олж авахгүй. Жинхэнэ мэдлэгийг бүтээх процесс тэр хүүхдийн дотор тэр суралцагчийн дотор явагдахгүйгээр одоо ингээд үндсэндээ бол зарим тохиолдолд ингээд суралцах хугацаагаа дуусгаж штэ. Тийм ток эгэлзээ body хүмүүний амьдралыг гэдэг нэг одоо нэг хоногуд туваацсан байдаг байхгүй юу? Суралцах гингүүд их бага. Тэгээ унтах гэх юм бол бас нэг 20 хэдэн жил ч юм уу. Зааж олон 5 жил өнгөрөөд ваалын бас хэдэн жил өнгөрөөд гэхэд ингээ яатсан байдаг. Энэ дундаас бол суралцах хугацаа хэрэг бага байдаг л да. Тэгэхээр одоо энэ нэг суралцах үйл явцын бага хугацаанд бүтээлч байхын шинжээр суралцахгүй бол ямар хаансалтай вэ гэж бас нэг тийм нэг харамсмаа. Тэгээ нэг Feynman-ы номыг бас сөхөж харж байхад ер нь Richard Feynman-ы нөгөө дагсан үг гэдгийг харж байхад бол ер нь тухайн суралцаж байгаа зүйлдээ үнэхээр мастер болохыг хүсвэл түүнийгээ заал гэдэг. Тэгэхээр яг нөгөө эргээд бас энэ харж байхад энэ нөгөө суралцсан пирамидта бас хийж байна тий. Дүүж юм. За суралцах яг цээжлэх энэ төр процесс бол нөгөө суралцахын яалтчгүй нөгөө ихэнх үеийн юм байж байгаа. Тэгэхээр бид бас нэг юм зүгээр би бол энэ сайн ингээд санаанд орлоо. Нэг юм бас бодох хэрэгтэй юм байна. Хэдийгээр бид одоо байхын шинжээр суралцахын тухай энэ бол зөв гэж ярьж байгаа боловч биеийн шинжээр суралцах процесс бол одоо энэ дотор ингэж их үеийн анхан суурь одоо ихэнх шатндаа бол бас яшгүй байх хэрэгтэй. Тийм. Өөрөөр хэлбэл огт цээжлэхгүйгээр юм сурна гэж байхгүй. Тэгэхээр зөвхөн цээжлэхтэй яг илүү одоо цээжлэх гэдэг нь өөрөө хэдийгээр биеийн шинжтэй орж байгаа боловч тэр нь бас тодорхой шатндаа бол бас ингээд байх хэрэгтэй. Зүгээр тэр биеийн шинжээр суралцах процессаа бол илүү одоо юу гэдэг төвлөржүүлээд тэрнийгээ даваад илүү тийм байхын шинж рүү бас орох ёстой шүү гэсэн. Тэгээд заана гэдэг чинь бол одоо жишээ нь суралцсан пирамидын хувьд бол одоо хамгийн одоо
юу те хамгийн ихээр одоо тэр тухайн зүйлээ гүйцэд сурах. Тий. Тэгээд ийм аюу болж штэ. Тэрийг бас нэг онцолж хэлмээр. Зацааны амжилт үлгэр байгаа даа шүү дээ манай. Тэн дээр бол одоо тэгээд зацааны амжилт одоо тэгээд нэг за тийм нэг бохон намын газар яваад 3 жил сараад. Тий. За юу ч соссонгүй. За тэгээд багш нэг өдөр тэгээд гэлүү нь явуулаа. Одоо ч юм сохгүй юм байна гэдэг. Тэгээ яг хоо зацааны амжилт багшаа 3 жил одоо бас ингээд нэг хол намын газар одоо юм сонссон юм байна. Одоо би одоо яана. Ядаж нэг юм саад ч нэг уншлах ч юм уу саад одоо гэхдээ хайх юмсан гэсэн чинь дээ багш нь замдаа одоо таалцсан болгоноосоо солилцаа гэсэн ганц л өгүүлбэр хэлээд. Тэрийг л одоо сонссон гэх юм уу, хэрэгжүүлсэн гэх юм уу. Тэгээ замдаа явж байхдаа нэг таалцсан юм болгоно одоо нэг заана хар хэрэг одоо 3 аагаллаа гэл ингээд юм ингээд чэйжлэл яг ингээд явцсан чи энэ магадгүй тэр нэг суралцах одоо тэр нэг арга барил нэг ч юм уу нэг тохиолдол өөрт нь нэг юм бий болоод тэтгэл зүйлийг магадгүй ингээд суулчж байгаа үйл явц болдог тайлбарлах юм суралцсан талаас нь тайлбарлах юм бол тэр нэг тийм хөөхөн жишээ бас байгаад байна. Тэгээ яг энэ зацааны амжилтын домог дээр жишээ нь суралцахын одоо хэдийгээр юу байгаа бол шүү дээ юм уу. Бас нэг тийм баг зэргийн тийм догма шинжтэй ч юм уу тийм бас ажилладаг байдаг. Тэгээд хаац таарсан тийм. Тэр нь магадгүй монголчуудын одоо тэр юмд суралцах гэдэг их хандж ирсэн тэр их үеийн тэр хандлагын нэг юм ажилладаг цээжилжсэн тийм. Тэгээд тэр цээжилснийгээ шууд одоо ингээд бараг л нэг эрдэмтэй авчлаа гэж бодож байсан юм уу тийм. Тийм нэг юм зүгээр хальт ажилладаг гэдэг. Тэр бол тэр төвлөрж үлдэх цаашаа өшөө цаашаа явах хэрэгтэй байна. Вот зацааны амжилтын тухайд чэйжлэхгүй байна гэдэг байгаа аахгүй бүр тэр нэг догма маягаар ч чэйжлэхгүй байна гэдэг. Басан тэнийг болж таах гээд. Тэгээ яг хоо би тэр нэг 3 жил очиж явж явах хугацаанд болохоор яг хоо тэр нэг 3 жил одоо яг явах гэсэн чинь тэр нэг ядаж нэгээ суучихсан гэсэн одоо нэг фамын намаар тэр интерфейс үүссэн байхгүй юу? Интерфейс үүссэн учраас тэр нэг магадгүй тэр нэг лам багшийн одоо хийсник гэх юм уу замдаа нэг жоохон хэрэгжүүлээд нэг замдаа яваа зүйлсээсээ нэг солилцох юм уу нэг тиймэрхүү үйл явц одоо явцсан. Баг зэн бодизм маягтай баг тохиолдлоо гэж байгаа шүү дээ. Тохиолдлоо тий. Сонирхолтой. За яг энэ солилцоогоос хальчих магадгүй. Гэхдээ яг эцэг эхийн тухайд хүүхдийнхаа интерес гэдэг зүйлийг ойлгочих юм бол тэр интересийг л дэмжих хэрэгтэй гэсэн юм бас яваад идэм байл л дээ. Одоо нэг хэд хэдэн тийм нэг гадаад хүмүүсийн ч юм уу жишээ байдаг. Тэгээд бас солонгосын хөл бөмбөгсөн хэмээн гэдэг бас тоглож юм жишээ байна. Авиасыг нь мэдсэн учраас аав ээж нь одоо тэгээд гаманд ч очиод тэгээд хүүхдийнхаа зөвхөн хөл бөмбөгийн тийм нэг интересийг нь дэмжсэн. Тэгээд тэргүүрээ ингээд солилцаад төгөлдөжсөн гэх юм уу. Ким Юнагийн тухайд ч гэсэн бас яг тийм нэг голгох интерестэй юм байна. Тэрийг л солилцох юм гэдэг юм эцэг нь ойлгонгуудаа Солонгос одоо байшин идэх хочлон заа шууд Канада багш хөслөд Европт очсон байх жишээ нэ. Тэгш боломж их чөлөө аханд үсэх байдал хамтын амьдралд хангацсан эсэд эгэлдсэн эргэлзээнүүд бодсон бодлуудын чөлөөт уусгал TikTok подкаст тэгээд одоо манайхан одоо бослын реформ гэдэг нэг хэсэг одоо 2020 оны улсын хурлын ээлжид 8 дугаар сонгуулийн өмнө бас мэдээлэл хийгээд байсан хэд хэдэн одоо хүмүүс одоо чимээгүй болцсон байна. Магадгүй бослын реформ бол одоо сургалтын одоо арга зүйд биеийн шинжийг аль болох бага байлгаад байхын шинжээр одоо нэг суралц үйл явцыг одоо бий болгох, тэр очныг бий болгохыг одоо бас манай одоо бослын тэр тусмаа одоо ерөнхий бослын сургуулиуд одоо хийх ёстой бас нэг тийм нэг реформуудын нэг гэж одоо бас хийж болохоор байна. Яг нь суралцагч одоо суралцагч талдаа биш багш талдаа илүү энэ реформыг эхэлж хийвэдэд үр дүнтэй юм болов уу гэж бодож байгаа. Ер нь бол бага анги болон дунд анги ахлах ангид бол ерөнхийдөө бол 10 жилд одоо багш ямар байна? Ерөнхийдөө бол багшууд ерөнхийдөө бол айдл болоод ерөнхийдөө бол сурагчдыг бол чиглүүлээд явчих боломжтой байдаг учраас багшд одоо тэр гол интерес төрүүлэх
биеийн шинжээс нь илүү байхын шинж төвлөрүүлснээр одоо хичээлээ сонирхолтой заах тэр чиглэлийг нь одоо сурагчдын ялгаатай тэр интересийг нь төвлөрөх чиглэлийг нь хөгжүүлэхээр одоо хичээл зааж чадах юм бол бас 10 жилийн сурагчд бол бас гоё байхын шинжээс суралцаад одоо бас цаашдаа их тэд сургуулийн бас оюутан болох бас боломжтой гэж одоо миний зүгээс харддаг байгаа. Тэгээд энэ багшийг одоо хичээлийг сонирхолтой заах арга барилтай холбоотойгоор тэр дидактик буюу багшийн заах арга зүйтэй маш холбоотой юм нэлээ. Тэгэхээр хичээлээ яг заахдаа яаж одоо тэр суралцагч бол өөртөө тэр мэдлэгийг бүтээх вэ гэдэг тэр процессыг бол яг тэр хичээл заах явцад өдөртөн чиглүүлэх тийм ээ. Өдөртөн чиглүүлэх тэр ажлыг бол багш үнэхээр багш тэр ажлаа сайн хийж чадах юм бол яг ялангуяа 10 жилийн сурагчид бол тэр одоо хичээл зүтгэлийг бол үнэхээр хөсөрдүүлдэг юм лээ. Үнэхээр хөсөрдүүлэхгүй. Сурагч хүүхдүүд бол одоо гайхамшигтай. Яг тэр багш үнэхээр тийм байж чадвал хүүхд бол одоо тэр ямар хариу өгөх бол мэднэ. Тэр бас эргээд бүх юм хэрхэн зааж байгаатай бас шууд холбогдоод ирж байна тийм ээ. Тийм. Тэгээд энэхий болсноо сургуулийн сурагчдод одоо байгалаасаа гэх юм уу натураасаа тэр нэг интерес нь байж идэг, дотроос нь оргилж идэг, өргөж идэг, ядрахгүй, шаналхгүй, цоцохгүй. Магадгүй оюутан одоо тэрнээс цааш болчихоор нэг тийм нэг интерес өөрөө алга болчдөг. Тэгэхээр суралцахаас тэр нэг айцгүй байдаг гэх юм уу 10 жил сурагчдаг. Тийм зүйл бас ажиллагддаг. За живээ 45 минут яцсан биш үү? Уншлагын дараа гэхэд зөндөө болсон юм шүү. Тийм. Одоо өмнөх подкастын тохиолд бол уншлах нь баг 30 минут тий. Ярьсан зүйл маань нэг 10 гаруй минут байсан бол өнөөдрийн подкастын тохиолд бол уншлага маань нэг ойролцоогоо нэг 70 минут. Уншлагын дараах одоо задлан буюу ярьслага маань одоо баг л 45 минут болсон байна. Подкастаа ер нь өндөрлөе. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. За баяртай. Тэгш боломж их чөлөө ахын дүүсэх байдал хамтын амьдралд хангацсан эсэд эргэлзсэн эргэлзээнүүд бодсон бодлуудын чөлөөт уусгал TikTok подкаст